Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. За, намайг таньдгүй хүмүүст өөрийгөө танилцуулахад Мягмар Суран гэдэг Сөүл хотод ажиллаж амьдардаг юм байна. За, манай өнөөдрийн энэ цаг маань болохоор уншсан номноос хуваалцах цаг байгаа. За, би Пак Сан Ми гэж зохиолчийн Сэтгэл гутрал бол зуршил юм а гэдэг энэ ном одоо 2023 оны Солонгосын одоо дандаа бестселлерыг тэргүүлж ирсэн ийм номноос хуваалцах гэж байна. За, өнөөдрийн номны сэдэв маань болохоор зэрэг намайг зовоодог сэтгэл хөдлөлөөс яаж зайлсхийх вэ гэсэн энэ арга байгаа. За, би өмнөх дугаар дээр бас хэлжсэнтэй би болохоор яг энэ номноос өөрөө орчуулад тэгээд яг энэ том дэвтэр дээр гараараа бичиж бүр ингээд номоо судалдаг те. Номоо би бүр номныхаа амтанд ороод бүр ингээд тэмдэглээд өнгөөр ингээд ялгаад ингэж бол энэ номыг маш амталж уншдаг. Бас энэ бүрийгээ та нартай хуваалцж байгаа нэг учир маань болохоор зэрэг ер нь бол би ганцаараа бас энэ зүйлийг мэдчихэд ингээд зөвхөн өөртөө хэрэглээд явснаас илүү бас олуулаа хэрэгжүүлээд явбал илүү зүгээр юм байна гэдгийг бол ойлгосон байгаа. Бас нөгөө талаар биднэрт хүн бүрт бол сэтгэл зүйн боловсрол гэдэг юм бол хэрэгтэй байдаг учраас тэ би биэндээ ингээд сурсан зүйлээсээ хуваалцах нь бол зүйтэй юм байна гэж. За, тэгээ би яг одоо өөрийнхөө орчуулад тэгээд яг энэ зохиолчийн номноос авсан зүйлээс монгол хэлээр буулгаснасаа бол та бүхэнтэйгээ хуваалцах ийм цаг байгаамаа. За, энэ номон дээр юу гэж бичсэн байгаа мэ гэхээр ер нь хүний тарих болохоор зэрэг ерөөсөө нөгөө юм сөрөг сэтгэлийн хөдөлгөөнийг яаж хадгалдаг вэ гэхээр зэрэг одоо эерэг сэтгэлийн хөдөлгөөнөөс илүү одоо гүн бат хадгалчдаг юм байна л да. За, тэгээд яг ийм эерэг сэтгэлийн хөдөлгөөнийг болохоор зэрэг шагналын одоо ийм архив маягаар хадгалцдаг. Одоо шагналын хэлхээ гэж би монголоор буулгасан л да. Муу сэтгэлийн хөдөлгөөн одоо муу гэхээсээ илүү юу гэдэг вүлээ сөрөг сэтгэлийн хөдөлгөөнийг болохоор зэрэг айдас хэлбэрээр ингээд бүртгэж аваад за тэгээд яг энэ тарих болохоор зэрэг тэр сөрөг сэтгэлийн хөдөлгөөнийг болохоор зэрэг илүү их ингээд удаан хугацаагаар хадгалцдаг юм байна л да. Ер нь бол уг нь тийм ээ хүний одоо ингээд эерэг гоё баяр хууртай сайхан сэтгэлийн хөдөлгөөн нь бол урд хадгалагдах юм бол хүн илүү ажиргалтай байна те. Гэтэл яг үнэндээ тарих болохоор зэрэг тэгдэггүй гинэ. Зөөр яг нөгөө сөрөг сэтгэлийн хөдөлгөөнийг те хүний одоо маш их юм гүн одоо тийм сэтгэлийн хөдөлгөөн биш те сөргийг за тэрийг болохоор зэрэг ингээд маш урт удаан хугацаанд хадгалцдаг учраас тэ биднэрт ингээд хүмүүст те ер нь ингээд нэг тэр тэгж байсан энэ ингэж байсан дандаа одоо болохгүй те намайг шаналгасан зовоосон те муухай сэтгэл үлдээсэн тэр зүйлсүүд болохоор зэрэг ер нь хүний тархинд илүү үлдчихдэг юм байна. За, яагаад тэгж байгаа гэхээр зэрэг ерөөсө тарих мэдрэлийн үйл ажиллагаа болохоор одоо амьд үлдэхийн тулд те хүнд бол ер нь энэ зүйл бол маш юм юу байна аюултай юм аа гэсэн дохио эренгүүд шууд тэрийг хадгалцдаг юм байна л да. Тэгэхээр зэрэг энэ тарих нь болохоор яадаг вэ гэхээр ер нь бол түрүүний хэлсэнчлэн те эерэг сэтгэлийн хөдөлгөөн сонсоход бол одоо шагналын хэлхээ гэдэг маш тийм гоё таатай сонсоход хүртэл таатайгаар ингэж тархинд хадгалагддаг байтал сөрөг сэтгэлийн хөдөлгөөн болохоор зэрэг айдас гэсэн огт одоо өөр эрсдэс зүйлээр сонсогдож байгаа биз те. Тэгэхээр зэрэг бид нар тарих одоо те энэ сөрөг сэтгэлийн хөдөлгөөнийг хадгалсаар байдаг болохоор бид нар яах вэ гэхээр оюун ухаант хүн бид нар болохоор зэрэг тэр одоо сөрөг тархинд хадгалагдсан байгаа удаан хадгалагдсан байгаа сэтгэлийн хөдөлгөөнөөс хурдхан шиг одоо дайчих зугтах хэрэгтэй юм байна. За, ингийн тулд болохоор ямар арга хэрэглэх вэ гэдгийг
энэ номон дээр одоо бичсэн байгаа байхгүй юу? За тэгэхээр ер нь бол түрүүний хэлснээр амьд үлдэхийн тулд те тарих бие махбодод одоо ирж байгаа мэдрэмж сэтгэлийн хөдөлгөөнийг те ер нь бол төр зүрийн санах ойлбороор хадгалдаг боловч яг энэ аюултай юм байна гэсэн зүйлийг болохоор урт удаанаар хадгалчдаг юм байна. Тийм болохоор зэрэг үнэхээр сайхан дурсамжаас илүүтэйгээр муухай дурсамжууд тийм муухай одоо тийм сэтгэлийн хөдөлгөөнийг болохоор илүү архив билчдэг юм аа. За үүн дээр тарих яг ингэж ажилдгийг бид нар мэдж байгаа учраас тэгээ одоо тарихын нэг буйс хэлбэртэй амигдала нь дурсамжийг сэтгэл хөдлөлөөр холбож урт хугацааны ой сономж болгон ингээд хадгалсан байдгаа. Ялангуяа танд сөрөг сэтгэл хөдлөлийг мэдрэх үед аюултай шүү гэдэг зүйлийг бол илүүгээр ингээд нөгөө хариу яаж энэ аюултай сэтгэлийн хөдөлгөөнд хариу үзүүлэх ёстой вэ гэдэг ухагтхуунаар одоо тарих бол болгоомжлуулах үзнээс ингээ хадгалсан байт юм байна. Тэгэхээр зэрэг мартах юмсан гэсэн дурсамжийг хүртэл тарих ингээ хадгалчихсан байдаг болохоор бид нар эергээр харж эергээр бодох тэ одоо эергээр ингээд дурсамжийг үлдээхийн тулд бид нар л ямар нэгэн зүйл хийх ёстой юм байна. Тэхийн тулд гэртээ одоо хүн ингээд зүгээр байж байгаа тэ гэртээ ингээд одоо хүн ингээд нэг тэр сөрөг дурсамжтай сөрөг нийгэм намайг зовоогоод тахад бол ингээд урамтай байгаадах боломжгүй штэ тэ. Тэгэхээр зэрэг эндээс дайжин одоо зүхтаж тэр бодол тэр мэдрэмжээсээ гарахын тулд яах вэ гэхээр зэрэг ерөөсөө л тэ хөдөлгөөн хийгэж байгаа байхгүй. Ямар нэгэн байдлаар одоо хэвтээлэмээр байсан ч гэсэн тэ 3 хоногоос илүү бол ингээд нөгөө тэр унсан мэдрэмжтэй одоо улам ингээд зүгээр байгаад аймаар эсвэл бүр ингээд сэтгэл санаагаар унаал гониглал байгаа ийм 3 хоногоос илүү хэтэрч болохгүй. Ерөөсөө гутлаа өмсөд гараа гэж байгаа байхгүй юу. Тэгээд одоо ер нь амьдралд хорвоо дээр ямар сайхан бэ те нар агаар те бүгд өнгөө шуудын жиргээ те модны дээр сэрчигнэх навчны сэрчигнэх чимээ бүгд одоо сайхан болгон бол өнгөө байдаг шүү дээ. Тэгэхээр зэрэг тэр бүхнийг мэдрэхийн тулд одоо ерөөсөө гараад алхах хэрэгтэй. Гэрээсээ гарах хэрэгтэй. Тэгжээж л одоо та тэр оюун бодолтой байгаа те өөрийн чинь зовоож байгаа одоо тэр сөрөг зүйлсээ л хурдан гарч чадах юм аа. Сөрөг сэтгэлийн хөдлөл бол те санаа зовлтыг үүсгэдэг, айц төгшөөрийг бий болгодог, тайван бус бие байдлыг бий болгодог юм аа. Тэгэхээр энэ бүх зүйл одоо оюун бодолд чинь тархинд чинь те ингээ орж ирээд байгаад ах юм бол энэ бүхнээс одоо энэ зуршил болоод ингээд дахин орж ирээд байгаа бодол энэ бүх зүйлээс гарахын тулд ерөөсөө л өөрөө одоо алхам хийх ёстой гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр зэрэг энэ айдас тавгүй байдал цөхрөл энэ 3 зүйл бол хүнийг маш ихээр зовоож идэв юм аа. Тэгэхээр гадаа гарлаа, гой наранд гарлаа, тэ сайхан агаар амсгаллаа, тэ одоо навч мод цэцэг харлаа. Тэгээд одоо хүмүүстэй уулзахтай хүртэл чамайг зовоодог те чамайг ингээ оюун бодолд чинь чамаад ямар нэгэн дарамт үзүүлдэг ч юм уу нэг тийм тавгүй байдал тухгүй байдал үүсгдэг хүмүүстэй бол одоо те яг ийм хүнд нөхцөлтэй байгаа сэтгэл зүйн хувьд бол ийм өөрөө одоо химийн тус одоо байгаа те хэцүү хүнд байгаа нөхцөлтэй бол уулзах хэрэггүй. Жишээлбэл зарим хүмүүс болохоор энэ тэр хүнтэй уулзахаар те одоо магадгүй автагаа ч юм уу уулзахаар би ингээд нэг төгшүүр төрөөд байдаг те баг байхдаа багасаа эсвэл одоо ч гэсэн одоо тийм байдаг гэсэн хүмүүс энэ Баксами доктороос одоо ингээд зөвлөгөө жишээ авд юм байна л да. Одоо би ингээд автагаа уулзах гэхээр уулзахгүй байж болохгүй те уулзахаар ингээд надад ингээд төгшүүртэй те ингээд хэцүү байдгаа гэд хүмүүс их ханддаг юм байна л да. Тэгэхээр доктор болохоор юу гэж өгнө гэхээр зэрэг яг одоо сэтгэл санааны чинь байдал одоо өөрөө ийм байгаа нөхцөлд болохоор зэрэг тэр хүмүүстэй уулзахаа бол түр зур хойшлуулаарай. Тэгээ ерөөсөө ямар хүмүүстэй уулзах вэ гэхээр зэрэг өөдрөг тэ гэгээлэг уулзахдаа одоо урам авч сэтгэл сэрэгдэг сурах зүйл ихтэй хүмүүстэй уулзж явах хэрэгтэй.
бидний сонсох зүйл, харах зүйл, гэгээлэг сайхан болох тусам одоо тархинд хадгалагдж байгаа тэр хадгалагдсан байгаа мэдрэмжүүд байгаа шүү дээ. Тэр мэдрэмжүүд одоо ялангуяа сөрөг мэдрэмжүүд удаан хадгалагдсан гэсэн тэгээ тэр бүхний одоо нөгөө бүхнийг эерэг хадгаламж эерэг сэтгэл хөдөлгөөн их болоод ах тусам одоо тэр сөрөг сэтгэлийн хөдөлгөөний тэр хадгалагдсан байдал нь болохоор зэрэг багасаад эерэг сэтгэлийн хөдөлгөөнтэй баяр хөөр одоо аз жаргалыг мэдэрч байгаа урам зоригтой байдал тэр бүхэн ингээ нэмэгдээ яваад байдаг юм байна. Тийм болохоор зэрэг одоо хинтээ уулзах вэ гэдэг ямар хүмүүстэй хамт одоо цагийг өнгөрөөх вэ гэдэг бол маш чухал юм аа. Ингээд хүн өдрөөс өдөрт наснаас нас нэмэх тусам аз жаргалтай болсоор өөрчлөгдсөөр байх ёстой юм аа. Тэхийн тулд өөрөө одоо сонголтоо зөв хийж авах ёстой гэж байгаа байхгүй юу? За тэгээд хүнийг бол айдас одоо ингээд түгшүүртэй таагүй мэдрэмж эсвэл одоо ингээд сул дорой байдлыг мэдрээд байгаа ийм цөхрлийг мэдрэх үед бол мэдрэлийн систем илүү идэвхтэй болоод тэрийг ингээд нөгөө урт хугацаанд ингээд хадгалдаг тийм болохоор та айдас түгшүүр одоо ингээд цөхрлийг мэдэрч байгаагаа багасгахын тулд заавал өөрөө ингээд хичээж алхам хийхтэй одоо ер нь өдөр болгон үнийгээ хий гэж байгаа байхгүй. Өдөр бүр өөдрөг амьдрахыг одоо шийдэх ёстой. Би одоо өнөөдөр би өөдрөг амьдрнаа. Өнөөдөр би өөдрөг бодолтой байна гэдгээ өөрөө шийдвэр гаргаад тэгээд тэр эерэг сэтгэл хөдлөлийг мэдрэхийг бол дандаа хичээж авах ёстой. За биднэрт ингээд тэр айдас сул дорой байдлыг өгч байгаа тэр мэдрэмжүүдийг аль болохоор тэр мэдрэмжүүд одоо биднэрт ингээд нөгөө биднэр лөө дайрах тэр боломжийг бол аль болохоор битээ өгөө гэж байгаа байхгүй юу? Тийм болохоор зэрэг жишээлбэл одоо зарим найз нөхөд ингээ уулзахаар чи одоо сүүлийн үе чиний ажил амар бүтэмжгүй байна чи өстэй ямар таргалцсан чи царайч аяг ингээ харлаад яатсан одоо ядарсан юм энэ хүмүүс ингээ нэг тэгээд идэг хүмүүс үүдэг штэ тэгээ тийм хүмүүстэй бол чи өөрөө яг ингээ сэтгэл зүйн тийм эрч хүчтэй болтлоо бол тийм хүмүүстэй уулзахгүй байсан дээрээ жишээлбэл зарим хүмүүс болохоор зэрэг шалгалтнаас айдаг юм байна л да. Ингээд шалгалтанд орохоос айдаг, бүр шалгалтнаас ингээд нөгөө юутай болцсон байдаг. Гэтэл айдастай болцсон байдаг хэрнээ янз бүрийн одоо шалгалтанд ороо сертификат аваад ингээд мэржлээ дэвшлүүлэл яваад байдаг юм л те. Тэгээд тийм хүмүүст зөвлөгөө өгөхөд бол заавал шалгалтанд одоо нэг хэсэг хугацаанд орохооргүйгээр ингээд зохицуулаа. Тэгээ зарим хүмүүс болохоор зэрэг бүр ингээд юм байна л да. Би одоо кино үзчихэд ингээд шөнө нойргүй хоноод байна яана гэдэг киноноос хайгаад тэгээд доктор болохоор зэрэггүй тэр өөрөө кино үзэхтэй хээсээ өмнө тэр киногоо судалчихжээ. Тэгээд өөрийн чинь одоо айдаст автуулж ирч хүчийг энерги чи одоо барах ийм одоо зүйл байх юм бол бити үзэж энэ бол өөрийнхөө амар тайван байдлын төлөө өөрөө хийх ёстой тийм алхам гэж байгаа. Өөрийгөө хамгаалж явах ёстой гэж утсан байгаа байхгүй юу? За тэгээд хүн одоо ер нь сэтгэл гутрал ингээд багаар нэмэгдсээр байгаа хүндрээд ирэхээр зэрэг цөхөрч эхэлдэг юм. Цөхрөл гэдэг мэдрэмжинд орд юм байна л да. Тэгээд энэ мэдрэмж одоо бол ер нь маш одоо хүнд байдалтай байгаа гэсэн үг ээ. Тэгэхээр зэрэг энэ үед пүүзээ өмсөд гарахгүй болвол одоо өөрийнхөө хийж чадах жижигхэн зүйлийг одоо ширээгээ эмхлэх ч юм уу, аяга угаах ч юм уу зүгээр л энгийн өдөр тутам хийдэг жижиг алхамудаа ингээд хийхгүй би цөхөрсөн мэдрэмжээс гарахгүйгээр ингээ байгаад тах юм бол энэ бол амь насанд хүртэл аюултай ийм одоо зүйл юм аа. Тэгэхээр зэрэг ерөөсөө энэ цөхрөл гэдэг юмнаас өөрөө одоо зүхтан гарах ёстой шүү гэж байгаа байхгүй юу? За тэгээд бас нэг хүн ингээд нөө зөвлөгөө авах гээд ингэж ирсэн байна л да. Би ингээд ажлын газар ажилдаа явна гэж бодохоор сэтгэл маань ингээд тавгуутаад байна.
яах вэ гэж асуудаг. Ер нь бас тий олон хүмүүс ер нь энэ асуултыг асууж байсан гэдэг жишээлээ. Тэгээд хүн одоо ажил хийхгүйгээр амьдрна гэж байхгүй юм чинь. За яах вэ гэхээр ажилдаа очихдоо одоо өөрийнхөө майнд контрол тийм үү, өөрөө одоо сэтгэлийн хөдөлгөөнөө одоо удирдах хяндаг тийм дасгал сургууль дотроо ингэж хийгээд бас нөгөө талаараа ингэж бодвол айгүй амар гинэ. Энэ цалин одоо авж байгаа цалин маань тий надад сайн ханддаг болон надад таатай биш ханддаг хүмүүстэй хамт ингээд энэ тодорхой хугацаанд ажилсанд одоо урамшуулж байгаа цалин юм аа гэж ингээд бодох юм бол илүү хөнгөн мэдрэмж төрнөө гэдэг байгаа байхгүй юу. Тэгээ ямар ч ажлын газар байсан ерөөсөө хаач байсан гэсэн хэцүү хүмүүс байдгаа. Тэр болохоор зэрэг энэ ажлаасаа одоо гарыг гэж хүмүүс хөвчлэн шийддэг юм байна л да. Тэгээд ажлаас гарах гэхээсээ илүү зүгээр л өөрийнхөө сэтгэлийн хөдөлгөөнийг удирдах хяндаг те одоо ийм зан чанартай болчиход болно. Тэ хаач утсан хэцүү хүн бол байж байдгаа. За тэгэхээр хүнийг одоо энэ айдас цөхрөл маань бол багаар ингээл маш их зовоож яадаг те. Тэгэхээр зэрэг өдөр бүр одоо айдсыг мэдэрдгүй ч гэсэн ингээд сул дорой болцсон юм шиг мэдрэмж бол ингээд бас тохиолдлууд бол олон байдаг юм байна. Олон байдгаа. Тэгэхээр зэрэг энэ үед те хамгийн түрүүнд ерөөсөө түрүүний эсэнчлэн хурдан зүхтэн одоо дайж ижтэй энэ мэдрэмжээс гарья те. Тэгээ ерөөсөө л ингээд яг хүн ингээд зөвхрөөд ирчвчгүй болоод ингээд ирчгээрээ зэрэг за би нэг жоохон ч гэсэн жоохон амарчи за гэд ингээд хүнчлэлтэй шургаал те гэртээ бүгэлээд юм л да. Тэгэхээр энэ зүйлээс бол ерөөсөө 3 хоногоос илүү хэтэрч болохгүй. Өөрийгөө ерөөсөө хүчээр л хөдөлгөж гарахгүй бол улам бүр одоо ингээ хөвтээд байдаг. Тэгээд ингээд хараа зэрэг зөвхөн би махбодоос гадна те оюун бодлороо ч гэсэн хүн ингээд унаад байдаг. Тэгээд явандаа бол бүр ингээд үхмээр санагддаг гинэ. Тэгээд тийм болохоор зэрэг амиа хамгаалах одоо алхам гэж бодоод хүчээр гутлаа өмсөөд пүүзээ углаад гараарэ гэдэг байгаа байхгүй юу? Тэгээд ерөөсө хөдөлгөөн дасгал бол мэдээж бид нар мэддэг те энэ бол бие махбодод бол маш чухал гэж. Энэ бол давхар тарих оюун ухаанд нөлөөлөөд өсөлтийн даавар те эндорфин, энкефалин зэрэг гормоныг ялгаруулж эерэг сэтгэл хөдөлгөөнийг бий болгодгоо. Тэгэхээр тарих бол юунд дуртай вэ? Таны тарих, миний тарих юунд дуртай вэ? Нарны гэрэлд дуртай, бас пүүзээ өмсгөд дуртай байдгаа. Тэгээ үүнийг ингээд хүмүүс хэлээд байсан ч гэсэн би мэднэ одоо ингээд мэднэ хизээ нэгэн цагт гараад алхна гэв одоо гараадгүй нэг л тэгж боддог гэнэ л те. Ер нь бол хүнийг те ингээд нөгөө хизээ хөдөлтөлн те хизээ алхаж хизээ явтал насан туршид энэ үгийг хэлэх хэрэгтэй. Би бол хэлэн шүү гэд тэгж байгаа байхгүй юу багсааны тэр доктор болохоор зэрэг. Тэг яагаад тэгэхээр энэ бол таны амийг те ингээд нөгөө аврах юм арга учраас. За тэгээд зөвхрөл сэтгэл готрал гэдэг бол зуршил юм аа. Яагаад тэгэхээр тарих бол удаан хугацаагаар ингээд сөрөг сэтгэл хөдөлгөөнийг ингээ хатгалцсан байдаг те. Тэгээд энээс та одоо л ерөөсөө өнөөдрөөс ингээд багаар гарч эхлэхгүй бол энэ зүйл таныг насан туршид чинь зовооно те. Тийм болохоор зэрэг та гарч цэцэг харахаа битээ мартаа гарч те агаар амьсгалахаа битээ ингээ хойшлуулаа. Өөрийгөө орхихгүй бай те. Таныг бол та өөрөө л өхөн хөлтлээ хамт байх. Би өөртөө л өхөн хөлтлээ хамт байх. Би өөрийгөө те та өөрийгөө л анхаарч явахгүй бол бидний өмнөөс биднийг хинч одоо анхаарч халамжлахгүй. Яагаад тэгэхээр бид нэ хизээ нэгэн цагт аав ээж минь те ингээд төрүүлээ явцдаг те. Одоо ч гэсэн бас ингээд юу наав ээжгүй хүмүүс мэдээж ингээд насанд хүрээл те ингээд нас явах ирээгээр юм л байгаа шүү дээ. Тийм болохоор зэрэг ерөөсөө хүн өөрийгөө халамжилж өөртөө бол эзэн байх хэрэгтэй. Тэ өөрийгөө хэрвээ ингээд гаргуунд нь хаяад орхичих юм бол ингээд бид ингээд хэвийн бус зүйлүүд ингээд багаар нэмэгдээл байдаг юм байна л да. Тэгэхээр зэрэг
Тэгэхээр одоо бүр сүулдэ яадаг вэ гэхээр зэрэг бусдыг ойлгох ингээд чадваргүй болчдөг гинэ. Тэгээ бусдын одоо сэтгэл хөдлөлийг ойлгож чадваргүй болоод ирэхээр зэрэг хүн яадаг вэ гэхээр эргэн тойрны гэр бүлийнх нь, найз нөхд нь, ажлын газрынх нь бүх хүмүүс ингээд төвхтэй санагдаа тий. Тэр хүмүүс одоо ингээд өөрийг нь бодоод зөв зүйл хэлсэн ч гэсэн өөрийг нь ингээд өөрт нь буруу зүйл хэлээд байгаа юм шиг хүлээж авдаг болчтой юм байна. За тэгээд ирэхээр сүүлдээ нөгөө хүн чинь одоо өөрийгөө ингээд шүүмжилдэг, хараадаг, тэ өөрийгөө хайрладаг болчдөг юм байна л да. Хүн өөрийгөө ингээ инэрэн хайрлахгүй орхиод ирчихэр зэрэг. Тэгээд өөрийгөө ингээ үгүйсгээд гэр бүлийнхэнтэйгээ уурал одоо таарч тохирохгүй уурлах ч юм уу те. Ингээд ирэхээрээ зэрэг хүн ерөөсөө л одоо амьдрал бол утгагүй юм а гэдэг зүйл дээр ороод ирчдэг. Тийм болохоор хизээч өөрийгөө үгүйсгэж хизээч өөрийгөө одоо шүүмжлэгээ болох хэрэгтэй. Тэгээд хүмүүс одоо ийм байдалд хүрчээрээ зэрэг өөрийгөө одоо шүүмжлэн бас гэр бүлийнхнаас ойр дотныхоос би одоо өөрөөс ч юм болоо чамаас болоод та нараас болоод ийм байдалд хүрчлээ те гэд ингээд бусдыг буруутгаад байдаг. Гэтэл яг үнэндээ одоо өөрийгөө анхаарч халамжлах ёстой төрөн бол та өөрөө юм шүү гэж байгаа байхгүй юу. Тэгээд хүн одоо эргэн тойрноос бусдаас хамаарч аз жаргалтай болдоггүй те. Өөрөө өөрийнхөө аз жаргал нь байдгаа. Өөр хин нэгэн бол таны өмнө одоо юутай бишээ. Хариуцлагатай бишээ. Тэг би өөрийгөө анхаарч өөрийгөө одоо сэтгэл хөдлөлийн тэр сөрөг байдлаас хамгаалахгүй болвол бусдын гэдэг нэг аз жаргалыг бас харж чадхаа болчдөг гинэ. Тэгээд ерөөсөө одоо өөрийгөө хайрлахгүй болохоор зэрэг өөртөө итгэлгүй болчдөг. Хүн ингээд баг багаар те ингээд тэр сөрөг сэтгэлгийн хөдөлгөөнөөс гараад ингээд баг багаар гараад өөрийгөө халамжлаад ирэхээрээ зэрэг аяанда өөртөө итгэх итгэл нь өсөөд тарих ч гэсэн одоо сайхан мэдрэмжүүдээр ингээд нэмэгдээд ирдэг юм байна. Тэгээд өмнөх одоо тэр сөрөг бодлууд те нөгөө удаан хугацаагаар хадгалагдсан сөрөг сэтгэлийн хөдөлгөөнүүдээ болохоор ингээд нөгөө үлдэн хөөгөөд санаа зовлт багсаж энэ нь болохоор ерөөсөө өөрийгөө аварч байгаа гэсэн үг ээ. Тэгэхээр одоо тарихтэй тарихаа одоо нэг эерэг бодол санаагаар дүүргэж те энэ бол ерөөсөө дүүргэж байгаа нь бол яг тийм бие махбодын тасгалжуулалттай адилхан бол сэтгэл санааны юм тасгалжуулалт ордог юм аа. За хүмүүс болохоор ер нь өөрийгөө бас ингээд үгүйсгдэг хүмүүс бас хөвчлэн байдаг юм байна те. Энэ дээр би одоо тань шиг мундаг бишээ те би чадахгүй би царай муутай те би над ерөөсө чаддаг юм байдгүй штэ гэж хүмүүс хэлдэг. За энэ бол таруу байдал биш юм аа. Энэ бол өөрийгөө үгүйсгэж байгаа зүйл юм аа. Тийм болохоор зэрэг энэ зүйлийг бол бити амаараа ингэж хэлж байгаарэ ийм зүйлийг. За тэгээд сөрөг одоо мэдрэмжтэй сэтгэлийн хөдлөл бол санаа зовлтыг байнга ингээд дагуулж яадаг гинэ. Яаж хийж байгаа л ерөөсө ямар нэгэн байдлаар л санаа зовх юмыг олоод авчдаг. За тэгэнгүүтээ одоо ингээд тарих ингээд сөрөг мэдрэмжээр дүүрээд ирэхээрээ зэрэг яаж хийж байгаад ингээд айх юмыг бас олоод авчдаг гинэ. Тэгээ яаж хийж байгаа л нэг тавгүй байх мэдрэмжийг олоод авчдаг. Тэг ямар ч хүнтэй уулзсан тэр хүнээс ямар нэгэн байдлаар алдаа болоод авчдаг. Одоо харилцаж байгаа хүнийхээ ярьж байгаа хүнийхээ те үгний одоо юм те алдаа тэр зүйл дээр ингээ маш юм юу болчдөг юм байна л да. Ингээд олж хардаг юм болчдөг юм байна л да. Тэгэхээр зэрэг ийм одоо сөрөг бодлоор дүүрсэн тархитай байх юм бол те одоо ирээдүйг бодохдоо хүртэл ингээ айцтай төгшууртай ерөөсөө ингээд ирээдүйгээд бодонгууд таагүй байдал цөхрөл ингээд ирээдүйтэй уулзаагүй байхдаа ирээдүйд очоогүй байхдаа ингээд төрүүлээд тэр зүйл одоо зүйлүүд одоо нэмэгдчихдэг юм аа. Тэгэхээр зэрэг та яг одоо бодоорой. Таны бодол те сөрөг бодлоор дүүрэн байна уу? Таны тарих эсвэл эерэг бодлоор дүүрэн байна уу? Хэрвээ сөрөг бодлоор дүүрэн тарих гэж бодогдох юм бол те миний тарих одоо удаан хугацаанд сөрөг бодлуудыг хадгалж байсан юм байна.
Тэгэхээр би одоо энийг цэвэрлэх ёстой гэд ухамсартайгаар ингээд бид нар баг багаар эерэг сэтгэлийн хөдлөлийг мэдрээд тэрийг ингээд хадгалж эхлээд ах юм бол сөрөг сэтгэлийн хөдөлгөөн хадгалагдсан байгаа ч гэсэн баг багаар ингээд өөрчлөлт орно. Тэгэхээр зэрэг таны тархинд чинь эерэг бодлууд эерэг мэдрэмжүүд нэмэгдээд дүүрэх болно. Та өөрийнхөө төлөө та үнийг бол хийж чадах ёстой. Яагад гэвэл та аз жаргалтай амьдрах эрхтэй хүн юм аа. Та аз жаргалтай амьдарч таны бодол санаа, таны тархинд аз жаргалыг мэдрээд эхлэхэд та хичээгээд одоо үр дүн гараад эхлэхэд таны гэр бүл, таны үр хүүхэд, таны эргэн тойронд байгаа хүмүүс чинь аз жаргалтай болдог. Энэ бол хүний хорвоод ирсэн одоо зорилго юм аа. Хүн болгон хорвоод аз жаргалтай байх зорилготой ирсэн. Хүн болгон үнцэнтэй, та үнцэнтэй, би үнцэнтэй. Тэгэхээр өөртөө би бол үнцэнтэй гэж хэлээрэй. Би бол хамгийн шилдэг нь яагаад гэвэл би маш сайн хичээж байгаа гэж өөртөө хэлээрэй. За тэгээд өөхөх хүртлээр чамтай хамт байх хүн бол чи, тантай хамт байх хүн бол та. Тэгэхээр өөрийнхөө төлөө анхаарч өөрийнхөө найз нь өөрийнхөө хайртай хүн нь байгаарай. Ямар ч хүнд бол бусдад хэлдэггүй өвдөлт, нууц гэж байдаг. Бусад хүмүүс л аз жаргалтай харагдаад би яагаад одоо аз жаргалгүй? Би яагаад надад ийм мөнгө одоо хангалттай биш байдгийм бэ гэж бодогдох үе бол ямар ч хүнд байдгаа. Тэгвэл энэ бол өөрийнхөө амьдралыг яаж харж байгаа вэ гэдгээс л болно. Хүн өөрийнхөө амьдралыг дүгнэхдээ өөрийнхөө яг харж байгаа тэр өнцгөл бол маш чухал байдгаа гэж байгаа байхгүй юу. Тэгээд Паксами зохиолч болохоор юу гэсэн бэ гэхээр зэрэг би одоо маш баян олон хүмүүст зөвлөгөө өгч байсан гэд энэ докторийн тэр юуны сэтгэл зүйн зөвлөгөөний төв нь болохоор зэрэг Сөүлийн Каннан дүрэгт байдаг. Тэгээ би бас очиж үзчихсэн. Тэгээд Сөүлийн Каннан бол угаасаа Солонгосын баячуудын хороолол шүү дээ, тийм ээ. Тэгээд ерөөсөө тэр хүмүүстэй уулзаад ирэхэд мөнгнөөс болж ирдэг зовлон бол үнэхээр их байдгаа гэж хэлж байгаа байхгүй юу. За мөнгөгүй хүмүүс бол их байдаг мөнгө дутмаг байх нь бол мэдээж бас байдаг. Гэтэл мөнгөтэй л болчих юмсан тэгвэл аз жаргалтай болчмоор санагддаг боловч мөнгнөөс болж аз жаргалаа алдсан хүмүүс асар их байдаг. Тэгэхээр зэрэг мөнгнөөс болж гэр бүл сарнсан ийм хувь болвол ч гэсэн бас мөнгнөөс болсон хамгийн их байдаг. Тийм болохоор мөнгөгүйгээс болж хэцүү амьдарч байгаа гэж боддог хүмүүс олон байдаг ч гэсэн үнэхээр та асар их өрөнд ороод бүр дэндүү хүнд байдалд орчоогүй болвол орчин үед ихэнх хүмүүс одоо баг зэргийн зээлтэй байдаг тэгээ тэрэндээ санаа зовоод ингээ аз жаргал ухамсарлахаас илүү энэ одоо зээлийн карт хэрглэж байгаа баг зэргийн зээлтэй байгаа энэ зүйлээ баг багаар одоо зээлнээсээ гараад ерөөсөө мөнгө бол аз жаргалын одоо тэр юу биш юм аа хэмжүүр биш юм аа гэдгийг л ойлгох ёстой гэдэг гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр санхүүгийн асуудлыг бол та өөрийнхөө санхүүгийн асуудлыг баг багаар гой зөв тал руу шийдээд хамгийн гол зүйл бол гайхалтай сайхан зүйлсүүд бол үнэгүй байдгаа одоо цэлмэг тэнгэр гэрэлт нар ном ногоо мод бүгд үнэгүй. Тэгэхээр зэрэг хорвоо дээр бол маш гой боломжууд их байдаг одоо ингээд ийм номнууд монгол хэл дээр ч гэсэн одоо маш олон номнууд гарсан байгаа. Мөн YouTube ч гэсэн подкастууд монгол хэл дээр өөр олон хэл дээр бас зөндөө олон боломжууд байгаа. Тэгээ энэ доктор болохоор зэрэг юу гэсэн бэ гэхээр хорвоод бол сайхан зүйлс дүүрэн байгаа. Тийм болохоор зэрэг та тэр YouTube-ээс эхлэн
одоо хэрэгтэй байгаа зүйлсүүдээ сонсоод бас гоё номнууд уншаад өөрийнхөө оюун бодлыг одоо зовоож байгаа тэр хүнд хэцүү сөрөг мэдрэмжүүдээс хурдхан шиг холдоод аз жаргалтай байх, өдөр болгон аз жаргалтай байх эрхтэй хүн бол та юм шүү гэсэн байгаа. За тэгээд уншсан номноос хуваалцж байгаа надад та урам өгөөд манай сувагт subscribe дараад бас лайк өгөөрэй. Тэгээ би бас энэ номон дээр байгаа олон гоё сэдвүүд байгаа. Тэгээ энэ сэдвүүдийн талаар ч гэсэн бас их хэл рүүгээ гоё хэлээрээ энэ дугааруудаа бол байнга хийнэгээ бодож байгаа. Би бас хичээх болно. За ингээд та өөрийгөө хайрлаад яг өөрөө өөртөө хамгийн дотных нь найз, өөрөө өөртөө хамгийн гоё урам өгдөг. Тэгээд өөрийнхөө тархиа те дандаа гоё эерэг бодлоор дүүргдэг. Тэгээд өдрөөс өдөрт аз жаргалтайгаар амьдардаг ийм хүн байгаарэ. Тэгээд танд баярлалаа.